Төрийн өмчит компаниуд асар өндөр үнэтэй офис түрээсэлж төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. Оюун эрдэнэ гишүүний ухаах удгийн асуудлаар хянан шалгах төр хороо байгуулахыг улсын хурал гэмтсэнгүй. Даатгалын компаниуд аливаа ослын үед удаан ажиллаж байна. Монгол оронд их цасны гамшигт үзэгдэл боллоо. Оройн төргийн үзэгчтэй цаг 7:10 Тэнгэр телевиз 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Би хөтлөгч Ариун Туул энэ цагт ажиллана. Дөрвөн жилийн дотор 4 дахин нэмэгдсэн улсын төсөв хаашаа урсаад алга болдгийг бид цувралаар хөндөж байна. Төрийн өмчийн байруудыг аль 20 жилийн өмнөх ханшаар буюу 1 м квадратыг 5-аас 6,000 төгрөгөөр хувийн хөвшилт түрээслүүлдэг. За гисэн хэрнээ төрийн байгууллагууд нь өөрсдөө 1 м квадрат нь 80,000 төгрөгийн үнэтэй бизнес зэрэглэлийн цамхагт тухалдаг. За энэ бол төрийн мөнгийг хэрхэн яаж өргүүдүүлж байгаагийн нэг нотолгоо болж байна. Нэг ширхэгч оршин суугчгүй ганц барилгын суур тавигдаагүй хүннүү хот өөрийн гэсэн захирагчийн албатай. За тэд хотын А зэрэглэлийн бүсэд үнэтэй оффист байрлаж байна. Төв талбайн баруун урд тансаг зэрэглэлийн 26 давхар бүхий Эко Тауэрын 14 давхарт хүннүү хотын захирагчийн ажлын алба ажилдаг. Энэ тааврын 1 м квадратын үн сарын 80,000 төгрөг. За хүннүү хотын захирагчийн алба энэ офисын түрээс сард 19 сая 215,000 төгрөгийг төлдөг байна. Ингээд зөвхөн түрээсийн байранд жилдээ 163 сая 740,000 төгрөгийг төлж байгаа юм а. За мөн энэ тасаг зэрэглэлийн тааврын 19 давхарт Чингис хаан үндэсний баялагын сан байрладаг. Сард 19 сая төгрөгийн түрээсийг төлдөг. За ингээд жилээр нь тооцвол 228 сая төгрөгийн түрээсийн байранд ажиллаж байна. За энэ тааврын чан харт бод таавар байрладаг. Энд Монголын газрын тос боловсруулах үйлдвэр төрийн өмчит компани офис бий. За мөн л сарын түрээсийн төлбөрт 19 сая төгрөгийг төлж байгаа юм а. За Хангай аймгийн хар хорин суманд байх шинэ хар хорин хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа Улаанбаатар хотод ажилладаг. Ажиллахдаа хотын төвийн Далай Тавар нэртэй газарт байрладаг байна. За энэ бол натурын зам дугуй байдаг офис. За үүнийг дунджаар сарын 26 саяар түрээсэлдэг. Шилэн дасны мэдээлэл шүүж харвал 8 дугаар сард байр түрээсийн зардалд 26 сая 664 мянга. Харин 9 дугаар сард 26 сая 474 мянган төгрөгийг шилжүүлжээ. Ингээд хар хорин хотын захиргаа Улаанбаатар хотод жилд 300 гаруй сая төгрөгийн түрээс төлөн ажиллаж байгаа юм а. Мөн манай улс далайн асуудал хариуцсан далайн захиргаатай 30-аад хүнтэй энэ захиргаа хотын төвд буюу төв талбайн баруун талын лагшин төвийн офист байрладаг. За энд сардаа 30-аас 33 сая төгрөгийн түрээсийг төлдөг. Тодруулах юм бол өнгөрсөн 9-р сард 30 сая 192 мянга, харин 10-р сард л гэхэд 33 сая 360 мянган төгрөгийг байрны түрээсийн төлбөрт төлжээ. За энэ мөнгөнд дүнгээр тооцоход жилдээ 400 сая төгрөгийг зарцуулж байгаа юм а. За мөн Сэлб 20 минутын хот корпорац. За сард 2 газрын байрны түрээсийг төлдөг. Нэг нь нийслэлийн соёлын төвөргөө, за харин нөгөө нь Улаанбаатар Properties компаниар дамжуулан байр түрээсэлдэг байна. Ингэхдээ нэгд нь сард 5.6 сая төгрөг, харин нөгөөд нь 11 сая 950 мянган төгрөг гээд за сард 17 сая гаруй төгрөгийг байрны түрээст өгч байгаа юм а. За энэ бол өнгөрсөн 9-р сарын шилэн дансны мэдээлэл. За гэтэл нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг хангалттай багтаах хангаар дордон яармагт байдаг лээ. За төсвийн хөрөнгөөр санхүүждэг компаниуд сард нэг нь 20-оос 30 сая төгрөгийг түрээсийн төлбөрт өгч байна. Энэ хэдхэн компани жилийн түрээс тэрбумаар хэмжигдэнэ. За гэхдээ энэ мөнгийг хэмнэх боломж төрд байгаа юу гэвэл хангалттай бий гэсэн юм а. Тэгэхээр ерөөсөө бид нэр эхлээд энэ өмчийн эзнийг тодорхойлох хэрэгтэй. Тийм учраас нийтийн өмчийн хуулийг барьсан шүү дээ. Одоо энэ хил зэвсгийг дэмжсэн. Нийтийн өмч буюу энэ өмчийн эзэнг тодорхой болгож иж энэ төрийн өмчийг эргэлтэнд оруулах, үр ашгийг сайжруулах зорилгоор энэ ажлууд хийх ёстой. Тийм учраас энэ өмчийн хууль дээрээс нь төрийн болон орон нутгийн өмчийн компани бүтээн засаглал тод байдлыг сайжруулах хууль гэдэг хоёр хуулийн анхны хэлцүүлгийг одоо хийх билээ. Төр өөрөө ашиглахгүй бусад хувийн хвшилд түрээслүүлж байгаа 93,531 м квадрат талбай бий. Үүнийгээ 570 түрээслэгчдэд дэлхийд байхгүй хямд үнээр түрээслүүлж байна. За иймхэн зүйлд менежмент хийж чаддаггүй төр өмчийнхөө ховчлолыг яаравчилж ард түмнээ ядуурлаас ангижруулаасай.
Төр төсвийн мөнгийг менежмент хийж чадахгүй байгааг батлах бас нэг баримтыг өнөөдөр төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхэн дүнэлттэй дурджээ. Тодорхойлбол улсын хурлаас байгуулагдсан төсвийн ажлын хэсгийнхэн баг шимжтрийн цалин нэмэх их усүрийг гаргах зорилгоор эх оны төсвийг тэр чигтэн задлсан. За ингэхдээ гуй дагуулж хүзүүг ихчээр төсөвт огт тусгагдаагүй байсан шинэ төсөл арга хэмжээнүүдийг гинэд нэмсэн байгаа юм а. Гэтэл эдгээр шинээр нэмэгдсэн 341 төсөл арга хэмжээний 67 төсвийн тухай хуулийн зарим шаардлагыг хангаагүй байна. Улсын хурал дээр байгуулагдсан 9 гишүүний бүрэлдэхүүнтэй төсвийн ажлын хэсэг хуралдаж, засгийн газрын боловсруулсан эх оны төсвийг задлсан. За ингэхдээ сургууль цэцэрлэг эмнэлэг барих санхүүжилтийг хасаж, харин оронд нь бүсүүдийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт нэрийн дор бүхэл дүнтэй юу хийх нь тодорхойгүй төслүүдийг санхүүжүүлэхээр санал гаргасан нь олон гишүүдийн шүүмжлэлийг дагуулсан. За энэ дагуу төсвийн доктортой байдлын зөвлөл төсвийн ажлын хэсгийнхний гаргасан саналуудад дүн шинжилгээ хийхэд гишүүдийн шүүмжилж байгаа асуудлууд бодиттой болох нь батлагдлаа. Хөрөнгө оруулалтын төслүүдийг нэмснээрээ тодорхой хууль эрхтэй орчны шаардлага хангахгүй тэм төслүүд орж ирж байгаа нөхцөл байдал үүссэн байна гэдгийг бид зөвлөлтөнд дурдсан. Санхүүжилттэй холбоотой тэр зураг төсөлттэй холбоотой тодорхой зөрчилдөд бүхий саналууд энэ төслүүд дотор явж байна. Мөн хөрөнгө оруулалтын саналуудыг нэмэн тусгаснараа өмнө нь засгийн газрын өргөн барьсан байсан төслүүдийн санхүүжилтийн хэмжээнд хөдөлж бас шаардлага хангахгүй нөхцөл байдал буюу төсвөөс энэхүү төслүүд шахагдах юм нөхцөлийг бас дагуулж байна гэдэг юм зүйлийг хэлсэн. Ийхүү улсын хурал төсвийн 3 дугаар хэлэлцүүлэг дээр санал хураах гэтэл төсвийн ажлын хэсгийнхний шинээр оруулж ирсэн төсөл арга хэмжээнүүд нь асуудал дагуулж хуулийн зөрчил рүү хөтлөхөд хүргээд байна. За арга буюу төсөв батлах хуулийн хугацаа тулж ирээд байгаа учраас асуудалтай гэгдэх саналуудыг төсвийн байнгын хороонд буцааж бусдыг нь улсын хурал чуулганаараа хэлэлцлээ. Харин энэ үеэр ардчилсан намын бүсээс сонгогдсон гишүүдийн бүсдээ тавиулах гэж оруулж ирсэн 179 тэрбум төгрөгийг хасах ёсгүй гэж зарим гишүүд бухимдлаа. Ардчилсан намын бүлгийн гишүүд бол нийт одоо их хурлын гишүүдийн 42 буюу 3.1 нь байгаа. Энэ бол 33% эзэлдэг. Тэгсэн мөртлөө 3.6% одоо хөрөнгө оруулалтыг тавихад Монгол Ардын намын бүлгийн гишүүд маш их эсэргүүцэж байгаа. Танаа намын дарга байсан хүний энэ эх жилийн хувьд 771 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай ийм одоо ажлууд зөвхөн Хинтээ аймагт хийгдэж байгаа. Боловсролын хөгжлийг дэмжих хичээл гिचээд Арслан намынханд амласан амлалтаа хүрэхийн тулд 50 орчим одоо орон нутгуудад том жижиг замуудыг тавьчихсан байна. За мөн одоо 10 гаруй эмнэлгүүдийн төсвийг, эрүүл мэндийн төвүүдийн төсвийг хасж ийж энэ одоо нөхдүүдийн амлсан амлалтын мөнгийг бий болгож ирж байна. Манай намын нөгөө талын нөхдүүд маань Арслан намынхантай тохиролцоод хүчээр одоо хоёр талаасаа тохиролцсон энэ 8-аагаа хийгээд ингээд авилгын төсвөө хүчээр батлах юм шиг байна. Иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүүхдүүд сурч хөгжөхөөс илүү бүсийн хөрөнгө оруулалт чухал мэт ийм саналыг улсын хурал дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн оруулж ирсэн гэж зарим гишүүд шүүмжилж байгаа юм а. Иймдээч баасан жаргал тэргүүтэй зарим улсын хурлын гишүүд хуралдааны эрсээс албан ёсоор нэрээ хасуулж чуулганы танхимыг орхин гарсан юм. Ийхүү хоёр хуваагдаад байсан улсын хурал дахь Монгол Ардын намын бүлгийнхэн эв зүгээ ололцож эвлэрвүү гэтэл үгүй ээж. Засгийн газар танхимаа авч үлдэхийн тулд ардчилсан намынхныг 2026 оны төсвөр авилгацсан гэх маргаанаар хуваагдал нь улам хурцтаад байгаа юм а. Харбин нэг гэрээг хянан шалгах төр хороо байгуулах Баярмаа Гамбат нарын гишүүдийн санаачлагаас урсж улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэ Угаан хөдгийн ордыг хянан шалгах төр хороо байгуулах саналаа улсын хуралд хүргүүлсэн. За ингэснээр улсын хурлын гишүүн Оюун Эрдэнэний ерөнхий сайд байхдаа байгуулсан Харбин нэг гэрээг хянан шалгах асуудал хойш татагдсан. Учир нь нэг ээлжид чуулганы хугацаанд 2 л хянан шалгах төр хороо байгуулах хязгаартай. За харин өнөөдөр Оюун Эрдэнэ гишүүний төр хороо байгуулах санаачлага улсын хурлаар дэмжигдсэнгүй гэсэн ч санал хураалт маргаантай болсон гэж үзэн ирэх пүрэв гарагийн чуулганаар ахин санал хураахаар боллоо. Өнөөдөр Монгол улсын Оюун Эрдэнэ гишүүний санаачилсан хянан шалгах төр хороо нь зөвхөн Ухаан хөдгийн ордоор хязгаарлагдахгүй. За Ухаан хөдөг болон бусад бүх талбайн ашиглалтыг хянан шалгахаар тусгаад байгаа юм. За бусад гэдэгт 5 бүлэг орд бүхэлдээ багтана. Нэг ясандаа Оюун Эрдэнэ гишүүн ерөнхий сайд байхдаа байгуулсан нүүрсний гэрээнүүдээ өөрийнхөө хянан шалгах төр ороогоор шалгах болцоод байгаа нь оржоонтой байгааг зарим гишүүд хэлж байлаа. За иймд ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзэж байгаа юм. Хяналт шалгалтын тухай хуулийн 32-ийн
хоёрыг хуулиар зөрчсөн байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүрээ хязгаар маш тодорхой байх ёстой гэдгийг хүрээ хязгаар нь тодорхойгүй хүрээ хязгааргүй болчиход байгаа. Монголын бүх ордыг шалгая гэдэг шүү дээ. Одоо 5 жил ерхий сайд хийсэн хүн нь өөрийнхөө байх үеийн шийдвэрүүд нэр бүгдийг өөрөө шалгах болчиход байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө би ямар санал гаргаад байна вэ гэхээр энийгээ салгаад тодорхой болгочихоо ухаан удгаа шалгахын шалгаад бусд нь манай арчилсан намаас гарч байгаа гишүүдийн гаргаж байгаа санал нь бас тэр саналаараа яваад ингээ бие нэгээ шалгацгаа. Ухаан удагтай холбоотой энэ асуудал бол угаасаа л засгийн газар ярьж ирсэн асуудал. Бас сүүлийн одоо 10 сарын хугацаанд нэгдэггүй их материалуудыг цуглуулад их хуралд өгсөн асуудал. Тэгэхээр одоо бид нар бас гишүүнийхээ хувьд одоо энэ мэдээлэлээр үндэслээд ажиллаа хийх нь бас зүйтэй. Бид нар ярьж байгаа эрх зүйн хувьд маргаанг болох асуудал дээр одоо ингэж хандаад явчаа гэдэг тийм санал хэлж байна. Ямар нэгэн тусгаас нь тодорхой олон нийтийн хямраас нь ийм сэдв дээр парламентын гишүүдийн тодорхой хэсэг нь гарын үсэг зурсан бол тэр төр хороог парламент байгуулад ажилуулах ёстой. Гэтэл одоо энэ бид өнөөдөр энэ төр хорог байгуулахгүйгээд унах юм бол дараа нь арчс намын 42 гишүүн гарын үсэг зурсан гэсэн өнөөдөр намын даргаасаа болоо хэрэлдсэн байгаа энэ хоёр тал нэгдээд зогсоход цаашид арчс нам нэгч төр хорог байгуулахгүй хэмжээнд ирнэ. Ингээд уран санал хураалт явуулахад ухаан удгийн асуудлаар хянан шалгах төр ороо байгуулах тогтоол дэмжигдсэнгүй. За ингэж ахин дахин санал хурааж байгаа нь унсан саналаа босгох гэж зүтгүүлж байгаа хэрэг гэж зарим гишүүд бухимдлаа. Зарим нөгөө талаас дэмжээгүй санал өгсөн гишүүдийг ухаан удгийн асуудлыг за тэр дундаа МСС-ийг хянан шалгах хүсэлгүй байна гэж зарим гишүүд хардаж байлаа. 5 толгой асуудлыг ярих гэхээр засгийн газар нь ингээ бүрэн бүрэлдэхүүнээр дэрхэ босоо гарчлаа. 5 минутын өмнө засгийн газар нь ерөөсөө сонсохгүй. Ер нь ингээд энэ ухаан удаг дээр юм ажиглагдаад байгаа. 5 толгой асуудал ярих гэхээр эрс хүрдгүү, 5 толгой асуудал ярих гэхээр ямар нэг үл үзэгдэх гар гэдэг шиг юм зохицуулт явдаг. Ийм асуудлууд бол ер нь зөндөө гарч байгаа. 3 удаа санал хураалаа. За 3 удаад нь дэмжсэнгүй. Уул нь одоо нэг л удаа санал хураадаг л да. Гэвч одоо ямар их улгаарин ингэж одоо энэ харбины төр хороог хойшлуулах ийм хүсэл сонирхол байгаа вэ. Саяхан байгуулагдсан энэ харбины гэрээ 250 сая тонн нүүрсний тухай асуудал явагдаж байгаа тийм. За тэгээд энийг бол нийт аралтай хянаж шалгаж энэ үнэтэй холбоотой асуудал нь яагаад ийм хямдхан болж хувирваа гэдгийг л одоо бид нар тогтоох гэдэг юм. $114 зарах боломжтой байсан энэ хилцэл $50 ч юм уу $57 болж хувирваа гэдгийг бид нар шалгаж тогтоож гэрээний дүнд өөрчлөлт оруулахын төлөө явах ёстой. Оюутны гишүүний хянан шалгах төр ороо байгуулах санаачилга нь ардчилсан намынхны санаачилсан харбины гэрээг хянан шалгах төр ороо байгуулах санаачилгатай давхцаж байгаа нь залбаар тээг тавьж байгаа үйлдэл гэлээ. За хэрэг эх 7 хоногийн чуулганаар ухаан удгийн асуудлаар хянан шалгах төр ороо байгуулах асуудал улсын хурлаар дэмжигдэхгүй бол за ардчилсан намынхны санаачилсан харбины гэрээг хянан шалгах төр ороо байгуулах асуудал улсын хурлаар орж ирэх боломж хүртэх юм а. Цалингаа голж ажиллах ачааллаа дарагдсан багш эмч нар эхнээсээ ажлаа орхиж хувийн хөвшил рүү тэмүүлэх болсон. Өөрөөр хэлбэл төрийн албыг тэд голж эхэлцгээсэн. Бусдаасаа ялгарах ёстой төрийн албаны өнөөдрийн дүр төрх тэдний нэр хүндийг илэрхийлж байгаа юм а. Гэтэл гадны хөгжингүй орнуудад хүүхдүүдийн мөрөөдөл нь төрийн албан хаагч байдаг юм а. Японы хүүхдүүд донд ямар мэргэжилтэй хүн болохыг асуухад эхний топ 5-т төрийн албан хаагч болох гэж хариулсан байна. За энэ ганцхан өгүүлбэр Японы улсын төрийн албан хаагчийн нэр хүндийг илэрхийлж байна. Японы улсад төрийн албан хаагчийн шалгуур бусад орнуудтай ижилж гэлээ өрсөлдөө их. За энэ дундаас шалгарсан хойно насан туршдаа хангалттай цалин хизээж халагдах вэ гэсэн айдасгүй ажлын байрыг олж авдаг гэлээ. Төрийн албанд ажиллахад маш өндөр юм ёс суртахуунтай, боловсролын байдал, ёс суртахууны байдал, дээрээс нь хувь хүний төлөвшил гэд маш олон зүйлийг ингэж харгалзаж төрийн албанд орох шалгуур нь бол маш юм өндөр, түүнийгээ дагаад маш хариуцлагатай байдаг. Хотын захиргааны юм төв байгууллага, хотын захиргаа одоо тэнд очиод ингэж бүртгэл хийлгэх шаардлагатай бичиг баримт хөөцөлдөхөд одоо Японд бол төрийн албанд ямар ч тийм өндрөл сад бэрхшээл учирдаггүй.
120 сая хүн амтай Япон улс 4 сая төрийн албан хаагчтай. За энэ нь нийт хүн амын ердөө 3.2% эзэлдэг байна. Өөрөөр хэлэх юм бол Япон улсад 30 хүн тутамд 1 төрийн албан хаагч ногддог. Харин манайд 30 хүнд 2 төрийн албан хаагч оногддог байгаа юм а. За нэг үгээр төрийн албанд ажилладаг хүн Японоос 2 дахин олон. За цөөн хэрнээ чанартай бус олон хэрнээ чанаргүй төрийн албан хаагчид манайд орширсоор байна. За одоогоос 13 жилийн өмнө төрийн албан хаагчдын нийт хүн амд эзлэх хувь 578% байсан бол за одоо 210 мянга болж нийт хүн амын 6%-ийг аль хэдийнэ даваад байгаа юм а. За чанарыг давж тоон ихсэн төрийн албан хаагчдад дараах шалгуурыг тавьдаг. Энд харагдаж байгаачлан дээд боловсралтай байх, сэтгцийн өвчин эмгэггүй байх гэсэн за 7 шалгуурыг тавьдаг байна. За яг ийм шалгуурыг Япон улс ч мөн адил тавьдаг. За гэхдээ энэ шалгуурыг шалгах байдал нь хатуу. Тухайлх юм бол сэтгцийн өвчин эмгэггүй байх гэдэг шалгуурыг манайх сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвхөн цаас хэлбэрээр л авдаг. Харин Япон улсад олон шалгуур үзлэгт хамрагдаж байж тэнцдэг гэсэн юм а. За хэрвээ бид хөгжих гэж байгаа бол бусдын туршлагаас суралцж өөрийн улсын онцлогтод харуулan нийцүүлэх ёстой. За гэвч хэтэрхий олон төрийн албан хаагчаас болж төрийн албаны нэр хүнд унаж хүсвэр хаягдаж байна. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Төв цэвэрлэх байгууламж өдөрт дунджаар 190 мянган метр куб бохир усыг хүлээн авдаг байна. За үүнээс 2 тонн ахуйн хатуу хог хаягдал лаг шавар үүсэх болжээ. Өөрөөр хэлбэл уусах боломжгүй хатуу хог хаягдлын хэмжээ эрс нэмэгдэж байгаа тул төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмж эвдрэх тохиолдлууд нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхаарууллаа. Цэвэрлэх байгууламж нэг өдөрт 1.4 тонн хатуу хог хаягдлыг цэвэрлэх боломжтой байжээ. Гэтэл бохирын шугамд орж байгаа нойлын цаас, нойтон салбидаг үсний сэв, хоолны үлдэгдэл амны хаалт, хүүхдийн живх, ариун цэврийн хэрэглэл зэрэг усан дуустдаггүй, шүүгддэггүй хатуу хог хаягдлын хэмжээ нэмэгдэж, тоног төхөөрөмжөнд доголдол үүсгэж байна гэлээ. Тэр дундаа хүн амын төвлөрөл ихтэй Баянзүрх Сүхбаатар хаан улд өргөдөд бохирын шугам хоолойд 5-10 м тутамд байдаг худагт бөглөрөл үүсэх болсныг холбогдох албанаас хэллээ. Хот байгуулалтын бүс тэллээ. За шугам шүлжээ маань за байшин оруулаас ахуулаад гэр оролт ингээд амжаад ирдэг. За дан ганц хэрэглэнээс гадна гихгүй нөгөө албан байгууллага өрхүүдийн онгорхоо шугам шүлжээ таг худгаар бас ингээд шороо хог шороо орох юм эрсдэл бас үүсдэг. Энэ шугам шүлжээний ашиглалт гэдэг юм маань бас нэлээдгүй чухал байр суурьтай байгаа. Энийгээ бас иргэдээс гадна аж ахуй нэгжүүд маань бас нэлээдгүй бас анхаарах ёстой юм аа. Өчигдрэл гэхэд яармаг орчимд бохирын шугам хоолойд хатуу хог хаягдал ихээр хуримтлагдаж, насаасны ажиллагаа эвдэрсэн тул бохир усны санг цэвэрлэх, засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлага үүссэн. Үүний улмаас хаан улд дүүргийн 5 хорооны хэрэглээний усыг 36 цагийн хугацаанд хязгаарлаад байгаа юм а. За манай Ярмаг 2 бохир ус өргөх ноцоос станц дээр за механик хог хаягдлаас үүссэн гэмтэл задлах гарсан. За ер нь бол сангам жаргал татваргын үйл ажиллагаа бол 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай явагдах ёстой. За ингээд манай өргөх ноцоосын хэвийн найдвартай тасралтгүй ажиллагаа алдагдсны улмаас бид нэр ингээд гэмтийн 36 цагийн ажил зохион байгуулад ингээд ажиллаж байна. За одоогийн байдлаар бол ер нь бол нэг 20 тонн орчим хатуу хог хаягдлыг бид резервоараас гаргаж машинд ачиж болж чадсан байна. Нэг талаас жорлон угаалтар руугаа хог хаягдлаа хайр найргүй хайдаг, соёлгүй ухамсаргүй иргэдээс шалтгаалж ийм том хэмжээний эвдрэл гарсан бол нөгөө талдаа нэг дор хэтэрхий их орон сууцны төвлөрөл үүсгэсэн хот төлөвлөлтийн алдаанаас болж төв цэвэрлэх байгууламж ачаалаа дийлэхгүйд хүрээд байгааг мэргэжилтнүүд бас хэлж байлаа. Улаанбаатар хотын иргэдэд 7 жил хэрэглэхэл цэвэр усны нөөц үлджээ.
Тухайлбал 2040 он гэхэд нийслэлийн унтны усны хэрэглээ 600 сая метр шоод хүрэх төлөвтэй байгаа юм. За гэтэл одоогийн байдлаар нийслэлийн ашиглах боломжтой цэвэр усны нөөц ердөө 280 сая шоо метр байгааг эрдэмтэд санууллаа. Манай улс унтны усны хомсдол гачигдaltaй 22 улсаас 17 дугаарт жагсдаг. Нийт усны хэрэглээний 80-90% газрын доорх ус бүрдүүлдэг юм а. Тиймээс унтны усны сан болсон газруудаа хөндөхгүй хамгаалах хэрэгтэйг эрдэмтэн судлаачид хэлж байна. Унтны усны сан болсон газруудад барилга байгууламж барих шийдвэрийг гаргасаар байгаа нь унтны усны нөөцийг бохирдуулах, цаашлаад багасгах эрсдэлтэй гэлээ. Төв их усрын хамгаалтын хашаан дотор хэрвээ барих гэж байгаа бол энэ бол нөгөө 2 сайдын гаргасан хамгаалалт бол усны тухай хууль болон 2 сайдын гаргасан эрүүл ахуйн хамгаалтын бүсэн дүрэн байдаг. Энэ дүрмийг бол зөрчиж авчиж байгаа л да. Дүнжин гаруй урдлын замынхаа урдаалд яг өнөөдрийн бидний гүний худаг хийж байгаа хашаан дотор хийж байгаа бол энэ бол ер нь бол болохгүй л гэдэг ойлгомжтой л да. Би ч гэсэн миний хүүхдүүд бид бүгдээрээ бохирдлын их усаар бий болохгүй тулд туулгол хуучин дунд гол байсан туулгол урьдчилтыг талбайдаг гүний удын талбайг л үеийн үед хамгаалж иржсэн талбай. Тэм учраас хамгаалах хэрэгтэй шүү. Улаанбаатар хотын ус хангамжийн их усрын төвийн их уср гэдэг. За яг тэр үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэг орчин байж байгаа. Тэгэхээр тэр төвийн их уср бол одоо бас нэлээдгүй том газрыг бол одоо хот байгуулалтанд зориулчихсан байж байгаа. За тэр нь бол одоо Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олны Батхан Баян Монгол энэ төр гэдэг шүү дээ. За тэр хэсэг бол одоо унтны усны зориулалттай байсан. За тэгээ усны бохирдолтой гэдэг шалтгаанаар бол тэрийг одоо хот байгуулалтанд суурьшлийн бүс болгож ашигласан байж байгаа. Тэгэхээр төвийн их усрын газар нутаг багасна гэдэг маань өөрөө усны их уср нөөцөд нь бол нөлөөлнө гэсэн үг. Дээрээс нь яг төвийн их усртэй ойролцоо тийм суурьшлийн бүс бий болсноор одоо гүний усны бохирдол нэмэгдэх юм эрсдэлтэй л болно гэсэн. Манай улс жилд 500-аас 600 сая метр шоо ус хэргэлдэг байна. Энэ янзаараа явбал 2040 он гэхэд унтны усны нөөц дуусах эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Гэтэл бид хэрэглэсэн усныхаа 0.7%-ийг л дахин боловсруулан ашиглаж байгаа юм а. Өөрөөр хэлбэл 100 литр усны хэрэглээнээс 70 граммыг нь дахин ашиглаж байна. Тиймээс усыг дахин боловсруулж унтны уснаас бусад хэрэгцээндээ ашиглах хэрэгтэйг судлаачид илэрхийллээ. Гэтэл өнөөдөр 1 литр цэвэр ус 2 төгрөг байхад дахин боловсруулсан ус 7 төгрөгийн үнэтэй байгаа учраас хинч дахин боловсруулсан усыг хэрэглэхийг хүсэхгүй нь ойлгомжтой юм а. Тэгэхээр эдийн засгийн юм хөшүүрэг механизмыг бий болгож өгч гэж төрөөсөө бид нар көсөж байгаа юм нэ. Усыг жоохон үн цэний үнэлэмжийг нэмэгдүүлээд өгөөч. 6-7 төгрөг болгочихъя. Өнөөдөр хүүхэн Монгол морд сум 240 км цаана 7 төгрөгөөр сууж идэг. Аршаан дээр байгаа сум шүү дээ. Заахны дөрвөлжин сум бол одоо 9 төгрөгөөр сууж идэг. Гэтэл Улаанбаатар 52 мөнгө 1 төгрөг. Гэтэл бид тэр цэвэр усаа бид нар одоо ингээл асгаа шалаа угаагаал, машин аваагаал ингээл ерөөсөө ашаас татаал ингээ яваад шүү. Тэгэхээр саарл усыг ашигладаг энэ технологиг юм уу хаягдл усыг ашигладаг юмыг эдийн засгийн хөшүүрэг механизм бий болгож өгөхгүй бидний мянган судалгаа мянган сайхан үр дүн гаргаад энэ бол амьдрал практикээр бол хэрэгжихгүй болчиход байгаа маа тийм. 15 жилийн дараа бид унтны усгүй болох дээрээ тулсан байгаа учраас усны их үүсвэрээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэлээ. Гүний ус маш удаан хугацаанд нөхөнд хүлждэг учраас ойжуулах, хөрс бэлчээрээ хамгаалах зэрэгээр эртнээс ухаалаг менежментүүд хэрэгтэй байна гэж судлаачид хэллээ. Өнгөрсөн шөнө Монгол оронд их цасны гамшигт үзэгдэл боллоо гэж мэргэжлийн байгууллага дүгнсэн байна. Тодорхойлбол 11-р сарын 6-ны өдөр Баянхонгор аймгийн зүүн хэсгээр 2-9 мм, Өөрхангай аймгийн өмнөд болон хойд хэсгээр 3-6 мм их цас орж цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байгаа юм. 11-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө Өөрхангай аймгийн нутгаар 12 мм хүртэл, Булган аймгийн нутгаар 15 мм хүртэл, Сэлэнг аймгийн нутгаар 14 мм, Төв аймгийн нутгаар 11 мм, Дундговь аймгийн нутгаар 13 мм хүртэл цас орж цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна. Харин өнөө шөнө Дорнодын хойд болон зүүн хэсгээр их цас орж цасан шуурга шуурх юм байна. За Төв Сэлэнг Хинти Дорнодын нутгаар цас орж цасан шуурга шуурж хүйтэрч үзэгдэх орчин хязгаарлагдаж зам даваа гүвэнд халтархаа гулгаа мүсдэлт үүсэж говь тал хээрийн нутгаар салхишуурхтай байхыг онцгойлон анхааруулж байна. За нутгийн зүүн хагаст үйлэрхэг бусад нутгаар солигдмол үйлдэл байх юм байна. Шөндөө Төвийн аймагуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймагуудын нутгийн ихэнх нутгаар, өдөртөө Төвийн аймагуудын нутгийн зүүн, хойд
мөн зүүн аймагуудын нутгийн хойд хэсгээр цас сурж цасан шуурга төлөв гарчээ. За яг нийслэлд урьдчноос орж эхэлсэн цас халдваргаа гулгаа үүсгэж эхлээд байгаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа жахуй нэгж байгууллагууд 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайдаа цас цэвэрлэгийг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. За хариуцсан 50 м газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс болж эргээд гэмтэж бэрцсэн тохиолдолд тухайн иргэн аж ахуй нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй бөгөөд гэмтсэн иргэний эмчилгээний зардал олох байсан орлого зэрэг бүх нөхөн төлбөрийг тухайн аж ахуйн нэгжээс авах боломжтой юм а. Тэгээ өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 9 дөрвөн хэмжээнд сая 500 м нийт эзэмшлийн зам талбай байдаг. Тэрийг цэвэрлээд аж ахуйн нэгжүүд бол яг хүлээсэн үүргийгээ хүрээнд тэргийн аж ахуйн нэгжүүд орчны 50 м-ийг бол яг энэ цас орж байгаа ямар халдваргаа гулгаатай үед бол бас цэвэрлээд яг нь бол одоо бас иргэд аж ахуйн нэгжүүдийг бол одоо энэ дээр хамтарч ажиллаарай гэж бас уриаллаа. Иргэн аж ахуйн нэгжүүд орчныхаа 50 м-ийн тогтцолд цэвэрлэгээ өгчлөгөө бол хариуцах ёстой. Энэ бол хог эдлийн хуулиар бол заагдсан. Хэрвээ ямар нэгэн алтаргаа гулгаанаас гэмтэх юм уу бэртэл авах тохиолдолд бол тухайн аж ахуйн нэгж байгууллагууд бол хариуцах ийм зохицуулттай байдаг. Жолоочийн даатгалын тухай хуульд 7 дугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар даатгалын тохиолдлын улмаас хүний амнаас эрүүл мэнд хохироогүй, за холбогдогч талууд тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, хоорондоо маргаангүй тохиолдолд шуудхан харилцагч даатгалын компани руугаа холбогдож асуудлаа шийдвэрлэх боломж бүрдсэн. Энэ хуулийн нэмэлт өөрчлөлт нь 8 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. За гэсэн ч хэрэгжилтийн хувьд хангалтгүй байна. Өнөө өглөө Улаанбаатар хотод их хэмжээний цас орсны улмаас халдваргаа гулгаа ихтэй эхэллээ. Хаасайгүй 2-3-аараа мөргөлдөж шүргэлтсэн машинууд зам хаасан байдалтай олон тохиолдсон. Зам тээврийн ослын үед замын хөдөлгөөнд төгжрөл үүсдэг асуудлыг шийдвэрлэхийн тулд жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хэрэгжилтийн хувьд хангалтгүй байна. Учир нь иргэд харилцагч даатгалын компани руу залгаж ослын нөхцөл байдлыг цахимаар мэдэгдсэн ч зарим даатгалын компани холбогдох хүмүүс заавал биечлэн ирж үзэх бүр зайлшгүй цагдаагийн зохицуултыг хүлээж байгаа тохиолдол цөөнгүй байгаа юм. Зураг явуулсан байгаа даатгал руугаа. Тэгээ цагдаагаас бичиг авч ирж даатгал дээр очив. Тэгээ цагдаагаа уулзаад очиж бодлого авчих. Цагдаа дөрөв бодлогын дарыг ингэсэн. Яг арын цагаан машины даатгал болохоор өөрөөсөө заавал ирж үзэнгээ бид нар өглөө 9:30-аас хойш амхлаж байгаа байхгүй. Тэгээд дөнгөж ирээд үзээд хүртгэлээ хэлчихсэн чинь араас дахиж ирээ машин мөрөвцөн. Би ярихдаа за ингээд осличлээ, инглээ, дэглээ гэд юутай операторлоо ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь юу операторлоо ярьсан чинь энэ дугаарлуу залгаа гэд тэр дугаарлуунд ярьсан чинь тэгээд за би очиж ийн 2 дуудлагын дараа очлоо гэх нэг цаг үлээсэн байхгүй. Тэгээ өөрөө заавал ирж иж аавна гэд тэрх болж нэгэд Мартин явж байна. Тэгэл үрж ирэл яг бүртгээд байжсэн чинь л араас юм шиг бодчих. За энэ хуулийн тухайд ярил одоо даатгалын уг нь эргэн хоорондоо маргаангүй зөв буруу нь ойлгомжтой эд материал явах хүн бэртэж гэмтээгүй тохиолдол бол даатгал нь шууд хүлээж авах хэрэгтэй. Тэгхгүйгээр заавал ингэж давхар цагдаагийн байгуулалт ингээд одоо яг энэ хуулийг хэрэгжүүлэхгүй ингээ хүндрэлтэй байгаа нь бид нар бас ингээ хүндрэлтэй дээрээс нь нэмэлт ингэж ажиллаа гарч байгаа байхгүй. Тэгээ энэ тал дээр даатгалын уг нь яг одоо ингээд хоёр эргэн бүх юм нь ойлгомжтой шүү дээ. Ойлгомжтой те эргэн хоорондоо маргаагүй тохиолдол тэгэл эд материал тохиолдол даатгал өөрснөө хурж ирээ те газар дээр нь хурж ирээ шууд тохиолдол цагдаагийн ажил бас энийг бол хөнгөрүүлэх гэж боддгийг. Жолоочийн хариуцлагын даатгал бол албан журмын даатгал. Ийм даатгал өөрөө хуультай байдаг учраас хуулийн дагуу шийдэх нь даатгалын компаниудын үүрэг. Гэвч шинэ хууль хэрэгжээд 2 сар гаруй болж байхад байдгаараа иргэдийг чирэгдүүлсээр байгаад албан журмын даатгалын холбооныхон ийм хариулт хэлж байна. Бүх даатгалын компаниуд бол тухайн одоо холбогдох хуульд өөрчлөлт орсон талаарх мэдээллийг бол авсан байгаа. Иргэд одоо даатгалын компаниудаа одоо гомдолтой байвал түрүүн шуурхай богино хугацаанд одоо хуулиа хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд бол гомдлоос санхүүгийн зохицуулах хоронд гаргах бүрэн боломжтой. Маргаантай асуудлууд байх юм бол за эсвэл хохирлын одоо үнийн дүн дээр ч гэдэг юм асуудлууд байх юм бол даатгалын компанитай бас тохиролцож чадахгүй асуудлууд байж болно даатгуулагч маань тий даатгуулсан хүн. За тэгэхээр тэр этгээдүүд маань бол санхүүгийн зохицуулах хоронд бол гомдлоо бол гаргаж болно. Мэдээж хэрэг санхүүгийн зохицуулахаараа түргэн шуурхай гомдлыг судалж үзээд одоо үнэхээр тэр даатгалын тохиолдол бий болсон хурдан тэр нөхөн төлбөрийг олгох шаардлагатай байвал даатгалын компаниуд руу үүрэг даалгавар хөрвүүлээд хэрэгжилтийг хангуулад ингэж явдаг. Үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол мэдээж хэрэг тухайн даатгалын байгууллагуудад одоо захиргааны юм уу
арга хэмжээнүүдээ ингээд аваад явах боломжтой байдаг гэсэн. Осол гаргасан тохиолдолд заавал ч үгүй цагдаа ирж зохицуулахыг хүлээх шаардлагагүй. Харин даатгалын компанитайгаа шуудхан холбогдож нөхцөл байдлыг мэдээлснээр 2-10 минутанд асуудлыг шийдвэрлэж цаашлаад замын төгжрөлд нөлөөлөхгүй байх бололцоо энэ хуулиар бүрдсэн. Цаг үеэ мэдэрч иргэдэд шуурхаа үйлчилж чадахгүй бол даатгалын компанид албан шаардлага хөргүүлж ажиллана гэж санхүүгийн зохицуулах орооноос мэдээллээ. Монс хүнс хвцаад компани нь 2012 онд байгуулагдсан эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. За Монс хүнс компани нь хүнсний хувьсгал хөтөлбөрийн хүрээнд 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлсэн байна. Ингээд үйлдвэрлэлийн биет хэмжээ 96%, борлуулалтын орлого 2022 онтой харьцуулбал 68%-аар буюу 19 тэрбум төгрөгөөр өссөн байна. Үндэсний хувьчлалын сан хөрөнгө оруулалтын сан 2 дахь зах зээл дээрээс 2.5 сая ширхэг хүртэлх нэгж эрхээ худалдан авах тухайга мэдэгдлээ. За энэ нь тус сангийн нийт гаргасан нэгж эрхийн 5%-тай тэнцэх юм. 2020 онд 5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй эхэлсэн үндэсний хувьчлалын сан хөрөнгө оруулалтын сан одоо 7.2 тэрбум төгрөгт хүрч 5 жилийн хугацаанд 43.2%-аар өсжээ. Сингапурын хөрөнгө оруулалтын сан болох Helicap нь Монголын финтек салбарт тэргүүлэгч Pocket банк бус санхүүгийн байгууллага компани сайн засаглал доктортой өсөлтийг үнэлсний үндсэн дээр 25 сая америк долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэж, за Pocket аппликейшны үйлчилгээг өргөжүүлж, илүү олон хэрэглэгчдэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ үзүүлэхэд алхмыг эхлүүлж, санхүүжилтийн гэрээг байгуулад байна. Дөрвөлжилж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүрхийн санаачлагаар хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их найдтын төгрөгийн зээл авчээ. Мөн аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал 2 дахин нэмэгдэж, шинээр 53 үйлдвэр ашиглалтанд орж, эдийн засаг дэх үр ашиг нэмэгджээ. За хүнсний хувьсгал хөтөлбөрийн гол үр дүн бол одоо ард нийтийн хамгийн чухал эрүүл мэнд одоо хоол хүнсний чанар аюулгүй байдлыг хангах дээр бол маш том үр дүн гарсан. За хоёрдугаарт нь эдийн засгийн агуулга талаас бол одоо инфляцийн хамгийн одоо багцанд ордог одоо хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулах доктортой барихад бас их чухал хувь нэмэр оруулсан. Хүнсний хувьсгалын хүрээнд төсөл хэрэгжүүлсэн аж ахуйн нэгжүүдийн одоо ажлын байрны тоо маш их нэмэгдсэн байна. Гэхдээ үүсэж байгаа энэ үр ашиг бол нэг удаагийнх биш, цаашдаа байнга хадгалагдах үр дүн гэдгээр бас их онцлогтой. Ингээд хүнсний хувьсгалын хөдөлгөөний үр дүнд зөвхөн нэг жилд 44,000 ажлын байр бий болж, аж ахуйн нэгжүүд хүчин чадлаа нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн хэмжээгээ өсгөжээ. За тухайлбал өвөөмж архад компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, за үйлдвэрлэлийн байр болон агуулгаа өргөдгөж, дотоодын лаборатори цэвэрлэх байгууламжаа ашиглалтад оруулаад байна. 2023 онд манай компани жижиг үйлдвэр байсан бол 2 жилийн дотор манай компани дунд үйлдвэр болон хөгжиж чадлаа. Тэгээ манай компани энэ хүнсний хангамж аюулгүй байдал гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлснээрээ бид одоо ажлын байрыг 24%-аар өсгөж чадлаа. Татварыг бид нэр 2 дахин төлж чадлаа. Тэгээд үйлдвэр маань олон улсын стандартын шаардлагыг хангасан 5 стандартыг хэрэгжүүлсэн. Одоо байгаль орчны стандартыг хэрэгжүүлж хог хаягдлын менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байна. Хог 80%-ийг нь английн ялгаж байна. Усны хувьд одоо усны бохир усны системийг ажиллуулж бид одоо стандартын шаардлагад нийцсэн цэвэрлэх байгууламжийг байгуулж, саарл усыг гаргана, түүгээрээ одоо машин угаах, ногоогоо услах гэх мэт ингэж ажиллаж чадчих. Үүнээс гадна импортыг орлох живсний чанамал хөвтөрүүлсэн шүүс үйлдвэрлэгч Эден компани хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 4 тэрбум төгрөгийн эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг авчээ. За үр дүнд нь үйлдвэрлэлийн хэмжээ 89%-аар буюу 1489 тонн, борлуулалтын орлого 6 тэрбум төгрөгөөр буюу 57%-аар бүтээгдэхүүний нэр төрөл 5-аас 26 болж өссөн байна. Би одоо Монгол улсын жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөлөл нэг төлөөлөл энэ сайхан үйлдвэрлэлийг барьж энэ олон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа нь зөвхөн Эден компани биш юм аа. Тэр Эден компани одоо цаана хэдэн мянган тариаланч байгаа байхгүй.
газар тариал нь эргэлж байгаа, жимс тарьж байгаа. Тэр намар жимс хурааж байгаа. Тэр 10 жилийн хүүхдүүд тэгээд жимс тарьж байгаа хэдэн мянган газар тариал нь эргэлж байгаа хүмүүс хөдөө тэр зэрлэг жимсийг түүж байгаа тэр сумаараа түүж шүү дээ. Сумаараа түүгээд нэг сум зөвхөн тэр жимсэн дээр тогтож эдийн засгийн тогтож тэр сум амьдарч шүү дээ. Тэгэхээр тэр олон хүмүүст бид нар ингээд хүн нэмэр оруулж тусалж байгаа ажлын байр бий болгож байгаа. Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний үр дүн ийхүү гарсаар байна. За хүнс үдэ аж ахуйн салбар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад дотоодын нийт бүтээгдэхүүнд 5.6% өсөлтийг авчирсан. За энэ өсөлтийн 3.6%-ийг хүнсний боловсруулах салбарын үйлдвэрлэл эзэлж байгаа юм а. Хөтөлбөр бизнес орчин булангаар үргэлжилж байна. За бид энэ удаагийн бизнес орчин булангаараа нийтийн хоол үйлдвэрлэл тэр дундаа рестораны бизнесийг онцолж байгаа юм а. Нью-Йорк Empire ресторанаа 6 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За энэ рестораны хувьд зуны улиралд 100 орчим хүн, өвлийн улиралд 80 орчим хүнийг ажлын байраар хангадаг. За тэгвэл энэ чиглэлийн бизнес эрхлэхэд тулгамддаг асуудлуудыг тэднээс тодрууллаа. Манай байгууллага болохоор 2019 оны 4 сараас эхлээд ресторан, нийтийн хоол, тэмээ кофе шоп, катеринг гэсэн энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад одоо 6 жил гарan үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор болохоор бид нар манайх баг зэрэг улирлын чанартай зуны саруудтай болохоор илүү нөгөө нэг бас олон хүмүүс ажиллах шаардлагатай байдаг. Улирлын аялал жуулчлалын салбар гэдэг утгаараа тэгэхээр зундаа нэг 100 гаруй ажилтнтай, өвлийн улиралтай болохоор нэг 80 гаруй ажилтнтай үйл ажиллагаагаа явуулж байна. За яг одоо монголчуудад одоо бизнес эрхлэгчид одоо хамгийн түрүүнд хэлдэг, хамгийн түрүүнд бухимдалтай байдаг зүйл бол яг л нийтлэг нөгөө нэг татварын системийн асуудал шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүст бол татварын дарамт бол хизээч одоо дандаа ямар ч цаг үед одоо номер 1 асуудал байсаар л байна. Одоо ч гэсэн байна. Маш олон төрлийн татвар төлдөг. Тийм. Тэгэхээр заримдаа бүр ингээд татвараас татварын хооронд, улирлын татвараас улирлын татварын хооронд, тайлангийн хооронд ингээд явах тохиолдлууд гардаг байхгүй юу? Эхний улирлын татвараа дөнгөж төлөө дуслаа, дараагийн улирлын татварын тайлан эхэллээ ч гэдэг юм уу те. Тэгэхээр энэ дээр аюу хамгийн том асуудал бол энэ байдаг. Энэ дотроо хамгийн том татварын дарамт бол нөөтийн татварын дарамт байдаг. Одоо жишээл манай салбарын хувьд бол хоол хүнсний салбар бид нэр хоолныхаа бүтээгдэхүүнийг мэдээж ихэвчлэн одоо захаас те одоо жижиг дунд жижиглэнгийн бараанаас очиж худалдаж авдаг одоо хоолныхаа бүтээгдэхүүнийдэг гэтэл тэндээс одоо бас татвар өхөөсөө илүү өгөхгүй бид нар одоо нөөтөө биднес өгөхгүй. Тэгэхээр бид нар нөөтгүй газараасаа одоо худалдан авалтаа хийчихэд буцаагаад бидний одоо хоол болгоод борлуулад гаргаж байгаа бүтээгдэхүүн маань яалтчгүй бид нэр хүнд үйлчлэгээ үзүүлж байгаа учраас нөөт өгдөг. Тэгэхээр бид нэр эргээд нөгөө байгууллага энд насар том хохироод маш асар их нөөтийн өрөнд орчдөг. Тэгээ ихэвчлэн манай ажилтнуудын ер нь 50-60% нь оюутнууд байдаг. Тэгэхээр оюутан хүмүүс ажлын цаг заваараа цагийн ажил хийж ажиллаж иж дээрээс нь нэг цалингаасаа татвар төлөх хэрэг гардаг. За тэгээ энэ дээр оюутнууд маань татвар төлөх маш дурггүй тийм төлмөөргүй байна гэсэн байр суурьтай ханддаг. Гэтэл эргээд байгууллага тэрийг төлөхгүй байвал эргээд байгууллага өөрөө эрсдэлд ороод идэг. Яг л нөгөө оюутнууд манд зуны амралтаараа хичээл нараад хичээлд явж штэ. Тэнгүүд нөгөө 3 сар төлсөн одоо нийгмийн даатгалын шимтгэл нь огт ямар ч хүчингүй болчихно тасарч байгаа учраас тий. Тэгэхээр эргээд энэ нь байгууллагадаа ч ямар ч үр ашиггүй, тухайн ажилласан ажилтнаа ч хувь хүндээ ч ямар ч үр ашиггүй. Ийм нэг юм хуулийн нэг юм гаргалгаа яваад байгаа. Дараагийн том асуудал болохоор мэдээж хүний нөөцийн асуудал. Хүний нөөцийн хомсдлын асуудал асар их байгаа. Тэгэхээр одоо бол яг үнэндээ хүний нөөцийн хомсдолтой байгаа үед бид нэр хүнээ тогтоон байрах, хүнээ тогтвортой ажиллах, чадвартай хүний нөөцийг бүрдүүлэхийн тулд одоо маш их олон талын бас нэг арга хэмжээ авна. За магадгүй өдрийн цалингаар ажиллуулна, өдөртөн цалингийн нөгөн илүү цагийн ажилтны систем рүү шилжиж гин, эсвэл илүү гэрээт ажилтны систем рүү шилжиж гин те. Тэгэхээр олон талын бас нэг зөндөө одоо болж үтэх талаас нь л одоо арга хэмжээ аваад явж гин.
Тэнгэр-Лээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа. Та сайхан амраарай.